За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би та бүхэнд Wallachia Reign of Dracula гэсэн энэхүү тоглоомыг танилцуулна. Энэ тоглоом маань нэг гарих тэгээд 5000 ширхэг limited physical copy үйлдвэрлэгдсэн. Тэгээд энэ нь болохоор ретро хуучны стилийн Metroidvania Contra зэрэг тоглоом шиг тиймэрхүү тоглоом байгаа. Handheld mode дээр бол иймэрхүү харагдана. За тэгээд тоглоом руу орж тоглож үзцгээе. За ингээд ерөөхдөө хөдөлгөөний зааж байна. За ингээд зааж байна. За тоглоом маань ерөөхдөө иймэрхүү. За хурдан харуул. Тэгэхээр хоол явахыг үзцгээе. За тоглоомын маань түүх нь бол эхлэхдээ Элзэн гэдэг залуу эмэгтэй нь ном суур маш чадварлаг харуулдаг. Даан хийж байгаад хурж ирэхэд нь бол тосгоныхан болон ээж аавын алчсан, харин баг дүүг нь булгаалаад аваад явчихсан байдаг. Vlad the Impaler буюу Dracula энэ Wallachia гэсэн газрын хан хүн. Энэ үйл явдал болж байгаа газар нь бол Wallachia буюу Румыны 15 дугаар зууны үеийн газар нутагтаар өрнөдөг байгаа. Элзэн маань өөрөө 3 жилийн турш бэлтгэгдээд төвшөөгөө авахар явдаг байгаа. Дагуулж явахдаа бол нэгэн Christian гэсэн ил бичэн багшаа болон чоныг дагуулж явдаг. Silvio гэсэн нэртэй. Тэр хоёр нь бол skill маягаар хэрэглэгддэг. За энэ Borg орд гэж зурлаж байгаа ерөөхдөө skill хэрэглэдэг байгаа. За shield авчлаа. Хэсэг хугацаанд бол invincible буюу халдшгүй. За тусаад хүртэл өгсөн. За босс тооцлоо. За ихний боссоо тавсан. За тэгээд энэ ерхүү тоглоом маань ерөөхдөө хурдан хөдөлгөөнтэй fast paced буюу тасралтгүй үргэлжлэхээ гэсэн ретро стилийн платформыг тоглоом. Тэгээд ерөөхдөө Castlevania буюу Contra стилийн тоглоом дээр энэ тоглоомч тул мэднэ. Ретро болон 100% экшн төрлийн тоглоом байгаа.
За сая скиллээ санамсрууд арчлаа. Саяных нь бол скилл нь Silver цагаан чоноо дуудлаа. Тэгээд нийтдээ ерөөхдөө энэ тоглоом маань 7 үетэй. 7 үеийн дотор тийм өршөөлгүй боссуудтай олоодаа тэгээд бүхий халдлагууд цэргүүдтэй харна. За тэгэхээр HP-гээ full recover буюу цусаа бүрэн өглөө. Одоо босс толдох гэж байна. За одоо ингээд бүх цусаа нөхцөн босстой тулдах гэж байна. За ингээд боссыг аллаа. Сон болон 2 скил хийж боллоо. Ерөнхийдөө иймэрхүү тоглоом байгаа. Тэгээд уюутад аваад 7 үе бүгдээ авч чавал ерөнхийдөө мини гейм болон нэмэлт контент бонусууд авах боломжтой. Түүнийг бол бас Bloodstained гэсэн бас нэг иймэрхүү developer тоглоомнууд байгаа. Тэрэн дээр нэмэлтээр нэмэгтэйг оруулж болно. Scheme маягаар. Тэгээд саундтрак нь ерөөхдөө бас гоё. Цаана явж байгаа дээр ретро стилийн саундтрактай. Авчаадсангүй. Тэгээд рефлекс болон хурдан хариулт шаардлагатай. Би одоо жишээлбэл энэ гусдаг хөдөлгөөнийг үргэлж мартааддаг. Энэ бол бас байж ах юм бол айгүй хэрэгтэй хөдөлгөөн байгаа. Сумнаас болтол зэрэгт. За юм ярьж байгаа сайн тултаж чадсангүй. Баг зэргийн платформинг скил бас шаардна. Өсөрч харах. Тэгээ ганц сул тал нь бол яг энэ дээр үе тоглоомын дуурайгаад чекпоинтууд нь бас аюу хол. Өгсөн чихэн дахиж төрөхтэй аюу шинээр эхэлж байгаа юм шиг л баг төрнө. Тэр үеийнхээ эхлэлээс ч юм уу. Тэр нь баг зэргийн хэтэрхий хол санагдсан. Бусдаар бол контрол болон геймплей
саундтрак зэрэг нь бол бүгд гоё. Хоочны 16 бит төрлийн яг темплейтээр явуулаад байгаа зургийн хөдөлгөөнтэй. Дээр үе Mortal Kombat болон Contra зэрэг тоглоом тоглож хүмүүс бол мэднэ. За шууд өгч байна. Цусаа өгч аваад дахиад ороод үзье. Яаж байна? Тарих хийж байна. Яг төрөө явцлахаар би шууд мэдчихэж байгаа. Хаас гарч ирэх. Ингээд тоолох тосмоо ирэхэд туршлага суугааддаг. Йой. Сэрбэ. Алтыг аммаар штэ. Нэг алтыг авч чадсаггүй гэхдээ яхаа алчлаа хамаагүй. Сумаас алж чад алчаа гэж бодлоо. Маш зөв бодсон байна. Ингээд за нэг дэлгүүр ашиглаж соронгоос хүн сулцглаа. Зөв үсгээ мэдэхгүй байна. Зүгэлгүй. Ганцхайтай. Даат төлхөр байсангүй дээ. Суллаа гэж утсан боловч.
маш суух тоглолоо. Түлхүүр хэрэгтэй байгаад байдаг. HP full recover. За ингээд босстой тулдах юм байна. Миний харж байгаагаар Самар гэсэн салчихъя. Нэг устглаа. Буцаагаад буух юм байна гэж ойлголоо. Яа. No. Ингэж өгөхгүй. За ерөөхдөө иймэрхүү тоглоом байна. За тэгээд та бүхэн цаашдаа энэ төрлийн бичлэг үзэхийг хүсвэл лайк дарж subscribe хийн намайг дэмжээрэй, баярлалаа.